ах トゥ хамаатан садан байгаа шүү дээ. Бид нэр бүгдээрээ бие биендээ туслах ёстой. Уулаасан амьдрал гэдэг зүйл бол дандаа бусдын дэмээр бүтдэг. Бидний зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр бүтдэг биш. Энэ бидний хичээл зүтгэл маань бусдын дэмээр хэрэгжижээдэг. Гэхдээ бид нар амьдрал дээр үр жишээнүүдийг харж байна. Гэртээ амьд байлгаж байсан оюутан хөвгүүд бас одоо орж гардаг ах トゥ нар нь охин үрд нь халтж байгаа тохиолдлууд ямар олон байна. За энэс доошлоод одоо хүүхдүүдийнх нь сэтгэл зүйн аюулгүй байдал, хувийн орон зайд одоо тэр туслаад байгаа ах トゥ амраг садан тэр бидний одоо зочид тэр хүүхдүүдэд маань халтж байгаа тохиолдол бол бүр инүүхэнд. Тэгэхээр зэрэг тус гэж юу юм бэ? Ямар утгаар бид нар одоо жинхэнэ утгаараа яаж туслах юм бэ гэдэг нэг асуудал байгаад байна шүү дээ. За яг энэ бидний авч байгаа энэ тохиолдлын хувьд бол эгч нь одоо тусыг авахгүй өөрөө одоо эдгэх хүсэлгүй байхад яах юм бэ те? Хүн өөрөө бүр ходоодны мухраасаа сэтгэлийн ёроолоосоо хүсэхгүй байхад бид нар одоо тэр хүнийг эрүүл амьдралд дурлуулж болох уу? Ерөөсөө бид нар хүнийг хүчээр дурлуулж болох уу? Бидний хүчээр хэн нэгэн эрэгтэй хүнд дурлуулж болох уу? Тэгэхээр зэрэг төрсөн хүүхдээ хайрлахгүй, өөрийнхөө амь насыг хайрлахгүй байгаа хүнд бид нар миний хөрөнгийг хайрлаач, миний нэр төр цаг хугацааг хайрлаач гэдгийг бид нар ер нь яаж ойлгуулах юм болоо би бусдад яаж туслах вэ гэдэг байгаа хүнд ер нь хамгийн түрүүнд тус хэрэгтэй байгаад ах шиг байдаг. Миний анзаарснаар, миний туршлагаар болвол хин нэгний гаднаас нь засч болноо. Тэр хүнд ямар нэгэн тусалцааг үзүүлэхээр тэр хүн ухаарад ойлгоод ямар нэгэн зүйлээ одоо энэ ертөнцийг үзэж байгаа буруу үзлээ ч юм уу, энэ буруу харцаа ч юм уу, амьдралын буруу хэв маягаа тэр уудаг ч юм уу амьдралын тэр зуршлаа засаж болноо гэж бодож байгаа хүний сэтгэлгээ уг суураараа буруу хөдөлж байгаа учраас ийм хүнд өөртөө тусламж хэрэгтэй байгаа байхгүй юу?